Энэ бол цагаан талхайн агсаг. Харин энэ бол эдийн засгийн агсаг. Та мэрэгчээ сонгосон уу? Улс төр. Компани захирал. Хувьцааны брокер. Чи эдгээр мэрэгчлүүдээ алийг ч сонгох уу байж болно. Гэхдээ эдийн засаг хаасаагүй байдаг. Манай эсийнхэн тэгээд ямар хичээл сонгохоо бодож байгаа хайжгаараа тэгээд миний хувьд болохоор эдийн засгийн ирээдүйн амьдрал чинь маш чухал. Тэгээд одоо дэлхийд аяар юу болж байгааг мэдхэд амар чухал тусдаг учраас эдийн засаг сонгоорой гэж уриалж байна. Эдийн засгийг бодохдоо одоо өөрсдийн амьдралаас холдсон төсөөрсөн зүйл гэж боддог. Харин эдийн засаг бол яг үнэндээ чамд өндөр хэдэн төгрөг байна. Чи өөрөөр тэрүүгээр юу авч чадах вэ? Чиний хүсэл сонирхол юу вэ? Харин энэ чиний хүсэл сонирхол чинь чиний тэр байгаа нөөц бололцоотой чинь нийт чинь үү гэдэг талаар л ярьдаг энгийн агуулга юм. Эдийн засгийг сонгож судалснараа энэ талаар илүү гүнзгий мэдээлэлтэй болж бидний амьдралын эргэн тойронд санхүү эдийн засгийн холбогдлолтой ямархуу үйл ажиллагаанууд болдгийг маш сайн нягхуур ойлгодог. Үүнээсээ үндсэн дээрээ шийдвэр гаргалт тэгээд бусад нарийн ширийн зүйлсийг амьдралд хэрэгжүүлэхэд улам амар болдог. Тийм болохоор эдийн засгийн хичээлийг заавал сонгож судлах хэрэгтэй хичээлүүд нэг гэж бодож байна. Water, earth, fire, air. Long ago, the four nations lived together in harmony. Then, everything changed when the Fire Nation attacked. Only the Avatar, master of all four elements, could stop them. But when the world needed him most, he vanished. 100 years passed and my brother and I discovered the new Avatar, an airbender named Aang. And although his airbending skills are great, he has a lot to learn before he's ready to save anyone. But I believe Aang can save the world.